Ууранда ханын цөм зохиол тэр онгорхон хоёр цахлаа шувуу нисэж байгаа аахгүй юу? Трамп бол миний тал, Зеленский бол надтай адилхан жүжигч мэрэгчлээ. Ийм сахалтай хоёр турк алуурч. Касийн хүнлүүр салаавч гаргаж өгөөл би өөрөө бодоо авч байгаа аахгүй юу? За тухайн өдрийн бичлэгэн дээр болохоор та өөрөө одоо зарж борлуулж байгаа одоо зүйлээс нь тийм ээ дураараа авч идж байгаа задлж хэрглэж байгаа одоо үйлдэл бол гарсан шүү дээ. Энэ бол угаасаа гоймоо авцсан байсан, лир идсэн байсан, лир идэд миний гидс нэлээд дүүрсэн байсан. Пижак маань ерөнхийдөө ингэ барьсан байсан. Дотоороо эндээ 100 г бол хийцэн байсан. Тэгэл хүүе их чинь мөнгөө төлөйгээл кармаргуу гараа игээл карт олдохгүй болохоор кассийн хүнлүүр салаавч гаргаж өгөөл би өөрөө бодоо авч байгаа байхгүй юу? Энэ бол Орсын явуулга. Тэгээ би ямар сандаа энэ ийм арт руу ороод өөрөө тэр камер хянаж байгаа залуу чи яагаад ихчийнхэн бичлэгийг ингэж байгаа юм бэ гэд нэг нам зохиж унгаагаал нэг илэгдэл араас нь тохиодол доошоос сөхрөөд унангууд нь унсан алчууран дээр нь гутлаа арчаал ихчин чуулганы уралдаантай хоцорлоо гэж хэлээл явсан. Наад бичлэгээ устгаарай гэж араас нь бас хэлсэн. Уучлаарай. Хүний биед халдсан гэсэн үг үү? Тэгэл цаг дандар хурж ирэл зөрчлийн 100 мянга гэл намайг чи одоо 7 хоног молог гэдэг ингээ яригдаад байгаа байхгүй юу? Би ууранда ханын цөм зохиол тэр онгорхон хоёр цахлаа шувуу нисэж байгаа байхгүй юу? Захиалгатай харлуулалт явж гин, дормжлолт явж гин, гүтгэлт явж гин би тэгж л ойлгож байна. За ямар тач ард иргэдийнхаа өмнө би уучлахгүй. Гэхдээ би бол ямар ч уучлахгүй шаардлагагүй гэж би өөрөө үзчихэв. Миний үйлчлүүлэх дуртай олон гоё газруудаар дамжуулж Оросын одоо энэ геополитикийн хүчтэй улс төрийн зэвсэг намайг одоо хулгай хийсэн болгож сошиал орчинд хар пиарыг хийчихэж байгаа байхгүй юу? 27 оны ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн том өрсөлдөгч нь өөрөө би байгаа байхгүй юу? Энэ улс төрийн зорилготой албаар хийсэн одоо яг тийм. Энэ Зеленский над руу уцаар ярьсан. Би өөрөө Путинд гайвуулаад байгаа байхгүй. Тэгээд Зеленский над руу уцаар яриад бид хоёрын хоорондын холбоо сүлбээ сайжраад байгаа учраас Путин над руу явуулгаар ингэж байна. Миний одоо үйлчлүүлэх дуртай. За энэ хоронцон М-мартаар байнга үйлчлүүлдэг юм байна. Байнга хүнсээ эндээс цуглуулдаг юм байна. Байнга энэ эрүүл юмнууд хэрэглээд энэ хаваар ингээд яваад байдаг юм байна гэж мэдэнгүүтээ намайг харлуулах орлого хийж байгаа байхгүй. Манай ард иргэд ойлгох юм бол М-мартаас одоо жишээ нь би юу гэж хулгай хийх юм бэ? Байнгын үйлчлүүлдэг газараасаа тийм ээ. Одоо ингээд ярамгийн гүүрэн дээр ингээд явж байхад намайг бүр ингээд хажуу таслалаас шахаалаас харсан чинь ийм сахалтай хоёр турк алуурч намайг дагцсан явж байгаа. Тэгээ М-мартын хүн угаасаа нэг ямар тач нэгдүгээр зорилго нь Оросын явуулга энэ төр хамаа байхгүй. М-мартынхан ерөнхийдөө бол тоогооч авах гэж байгаа юм байли. Маркетингийн менежер нь ганц бий.